Би 7 хоногт 25 цаг буюу нэг өдрийг хэмнэдэг. Та нарын 7 хоногт байдаг бол минийх 8 хоногт байдаг гэсэн үг. Тэр нь гэхдээ би нэг айхтар завтаатай биш. Би маш сайн системтэй. Тийм ч учраас та бүхэндээ яаж цагт 25 цагийг хэмнэдэг талаараа хуваалцах гэж байна. Тийм ч учраас та бүхэн бичлэгээс миний цагаа хэмнэдэг аргуудаас суралцаад өөрсдөө ч гэсэндээ хэрэгжүүлэх боломжтойгоо хэрэгжүүлээд өөрсдийнхөө цагаа хэмнээсэй гэж хүссэн учраас энэ бичлэгийг хийж байна. Тэгэд энэ бичлэгийг үзэхээс өмнө та хэлсэн нэмэлт мэдээлэл гэж хэлэх юм бол миний хувьд тэрхээрээ би яг одоо өөрийгөө айгүй их тийм хичээх хэвээр хөдөлмөрлөх хэвээр цагийг хамгийн өөр бүтээлтэй өнгөрүүлэх хэвээр гэдэг яг тэр үе дээр явж байгаа. Зарим хүмүүсийн хувьд тэрхээр яг амьдралыг таашааж удаанаар мэдрэх гэдэг тийм үе дээр явж иж магадгүй. Тэгэхээр тийм үе дээр явж байгаад миний бичлэгийг үзчихээр жоохон хүлээж авахд хэцүү шүү дээ. Тийм болохоор тэрийг бас ингэж ойлгож үзээсэй гэж хүсэж байна. Хэрвээ та бүхэн яг надтай адилхан яг нөгөө нэг юм хий, бүтээ, сурыг гэдэг яг энэ үе дээрээ явж явах юм бол энэ бичлэг та бүхэнд тус болох болов уу гэж бодож байна. Хамгийн ихний цаг хэмндэг зүйл маань 7 хоногийн бүтэнсэ өдөр болгон би тайм блокинг хийж цагаа төлөвлөдөг. Тэгээд тэр бол надаас 30 минутыг шаарддаг. Ерөөсө тэр 7 хоногт юу хийх гэдэг ерөнхий төлөвлөгөөгөө гаргана гэсэн үг. Тэгээд үүн дээр нэмээд би яадаг вэ гэхээр өдөр болгон тэр өдрийнхөө өмнө би маргааш хийх зүйлийн чухал зүйлсийн жагсаалтыг гаргадаг. Тэр нь 3-5 зүйл. Тэгэх юм бол надад энэ маань хэдийгээр ингэ сонсох юм бол илүү цаг нэмээд байгаа юм шиг боловч угтаа бол яадаг вэ гэхээр шийдвэр гаргах цаг маань пасгаж өгдөг гэсэн үг. Би одоо маргааш явах бол ингэ хөлөө гэж тэгж бодож цаг алдахын оронд би юу хийхээ мэдчих юм бол тэр миний ажил сав гэж бүтдэг гэсэн үг байхгүй юу? Тэгээд цаг төлөвлөх маань болохоор надад 7 хоногт 3-4 цагийг хэмнэж өгдөгөө гэж би удаа боддог. Хоёр дахь миний цаг хэмндэг зүйл бол нийтийн твэрт явахдаа заавал ном унших юм уу, үг цээжлэх юм уу, подкаст сонсох юм уу, өөртөө хэрэгтэй зүйл хийдэг. Жишээлбэл манай гэрээс сургууль хүртэл 40 минут би 3 өөр автобусанд суугаад явдаг гэж бодъё. Гэхдээ би 40 минут явдаг. Гэхдээ би ганцхан автобусанд суугаад 1 цаг явах боломжтой байх юм бол би ганцхан автобусанд сууж явах гэсэн. Яагаад гэх юм бол тэр 1 цагт би тасралтгүй гүн төвлөрөөд ном унших ч юм уу тэр хийхийг хүсэн зүйлээ хийж чадна гэсэн үг. Тэгэхээр өөр автобусанд суугаад ингээл дамжаал ингэж халахад явах ч айгүй хэцүү шүү дээ, тий. Ингээд явах юм бол би тэгж тогтож 10 минут ном уншиж байгаа л буугаад 10 минут ном уншиж байгаа л буух юм бол тэгж гой төвлөрж уншиж чадахгүй шүү дээ, тий. Тийм болохоор тэгж 1 цаг төвлөрж явахыг илүүд үздэг. Тэгээд тэр 1 цаг маань надад автобусанд явсан 1 цаг биш, ном уншсан 1 цаг болж байгаа гэсэн үг. Монголд байхад бол би айгүй их подкаст сонсож явдаг байсан. Яагаад подкаст сонсож явдаг байсан? Яг дуу сонсож бас явж болно л доо. Гэхдээ дуу сонсох дуртай хүмүүс байж болно. Тэднийг бол үгүйсэхгүй. Гэхдээ миний хувьд л тэрхээрээ ингээд дуу сонсох юм бол миний ингээд сэтгэл хөдлөл ингээд айгүй дэшээ дошоо болоод нэг тийм хичээл хийх, ажил хийх тийм төлөвт очдоггүй юм шиг санагддаг байхгүй. Тийм болохоор аль болох тийм өөрийгөө юм сурахыг хүссэн тийм сэтэл дээр авчираад юм ахиглахыг боддог. Тэгэхээр автосанд ном унших ч юм уу ямар нэгэн тийм өөрийгөө хөгжүүлэх тийм educational юм хийх юм бол цаашдын ажлыг хийхэд ч гэсэндээ надад илүү төвлөрөхөд тусалдаг. Ялангуяа Монголд бол айгүй их төвжирдэг ч тийм тэр төвжирлийн цагийг бид нар өөрсдийнхөө хоосон хэрэггүй зарцуулагдаж байгаа цаг биш. Угаасаа бид нар төвжирлийг яаж чадахгүй шүү дээ, тий. Яаж чадахгүй юм чинь бид нар ядаж өөртөө хэрэгтэйгээр ашиглаж подкаст сонсох ч юм уу, ном унших ч юм уу, эсвэл шоу хэлүүлдэг ч юм уу, тий тэгж болно шүү дээ. Гэх мэтлэнгээр өөртөө хэрэгтэйгээр өнгөрүүлж болно. Тэгэхээр энэ маань надад 7 хоногийн 5 өдөр явахдаа 1 цаг эрэхтэй 1 цаг гэж бодох юм бол 7 хоногт 10 цаг хэмжиж өгдөг. Дараагийн миний хэрэгэлдэг систем бол хоол бэлтгэх. Ерөнхийдөө би хоол бэлтдэг болоод нилээн удаж байна. Боломжтой байх юм бол хоол бэлтдэг. Хоол бэлтгэхдээ 4 өдрийнхөө хоолыг бэлтчихдэг. Тэгхийн бол би байнга ингэж мах гаргаал тэргээ хүлээгээл хоолоо ингэж 1 цаг хийхгүйгээр өдөртөө 3 хоол идэх юм бол бүгднийхэн цагийг яг багасгаад 1 цаг гэж 1 цаг хоол хийхгүйгээр нэг удаадаа маха гаргаал тэрийг гисэнгүүт нь 4 өдрийнхөө хоолыг бүгднийг бэлтчихэн гэсэн. Тэгэхээр би тэрийг хүлээгч цаг хэрэггүй гэсэн. Тэгэхээр нэг удаадаа 4 өдрийнхөө хоолыг хийгээд бэлтгэвчин. Тэгээд тухайн өдрөө болол би зүгээр хоолоо гаргаж ирээд атын талаагаал идчихэн. Тэгэх юм бол энэ маань ч гэсэндээ надад маш их цагийг хэмнэж өгдөг. Тийм учраас хэрвээ завгүй ажилтаа хүмүүс байх юм бол хоол бэлтгэж үзээрэй. Тэгээд ихэндээ бол жоохон хэцүү байх ч гэсэндээ гарт орчих юм бол ямар их цагийг хэмнэж өгдгийг хараад танарлаа гайхна. Тэгээд хоолоо ингэж бэлтгэх нь надад өдөрт 1 цагийг хэмдэг гэж бодох юм бол 7 хоногт 7 цагийг хэмнэж өгдөг. Дараагийнх нь болохоор гадаад төрхөндөө зарцуулах цагаа багасгах. Надад жоохон тийм юм байдیں۔ Гэтэ энэ бол бас хүн хүнээсээ хамаарна шүү. Миний бодлоор тэрхээрээ би тийм нүур будах ч юм уу гадаад одоо хувцлалтанд бол төдийлөн их ач холбогдол өгдөг төрлийн хүн биш. Үнэхээр нүрээ будах хобби ч юм уу тийм хүмүүсийг бол үгүйсэхгүй. Гэтэ начиг нэг ач холбогдол өгөхгүй. Гэтэ нэг тийм хүнд нэг зэгцтэй харагдахыг хүсдэг хүмүүс байж болно шүү дээ. Тийм хүмүүс байх юм бол нарга хэрэглэж болно. Жишээлбэл эрэгтэй хүмүүс бол айгүй хурдан бэлэн болчдаг шүү дээ. Тийм болохоор надад ингэж эмэгтэй хүнийхээ хувьас
бэлэн болох цаг амар хайрын санагдаад байдаг байхгүй юу. Тийм болохоор би нүрээ аль болох хурдан будахыг хичээдэг. Тэгэхээр өдөр тутамдаа болол би нүрээ будахад 10-аас олон минутыг бол зарцуулдаггүй. Яг хөө бичлэг хийхэд бол бас нэг айтаа харагдах гад нүрээ будаад цунаас. Гэхдээ өдөр тутамдаа хичээлдээ явахдаа ч юм уу эсвэл ажилдаа явахдаа тиймэрхүү ивентэд бол аль болох нүрээ тэгж удаан будаад суухыг бол хүсдэггүй. Тийм болохоор заавал тэгж битгий бод гэж байгаа юм биш. Айгүй хурдан нөгөө нэг боддог тийм арга өөртөө боловсруулж болно шүү дээ. Миний бодлоор тэгэхээр би яг газ тэрийгэ бодаал энийгээ бодчихдаг гэдэг тогтсон тийм одоо арга байгаа. Тэрийгээ яг л тэрийгээ өдөр алган ажиллагаа хийдэг гэсэн. Тэгэхээр өдөр болгон ажиллах нэг тийм шинийн туршиж үзэхгүйгээр хурдан нүрээ буддаг болчих юм бол надад зүгээр санагддаг нэгт. Хоёрт гэх юм бол үсээ өдөр болгон энтүүдч айгүй хэцүү шүү дээ. Үсэндүүд ингээд чинь доорож 20 минут яаж ажиллах. Би яачдаг вэ гэхээр унтахаасаа өмнө ингээд зүүдэг юм пигүүж байхад ийм урт юм байдаг шүү дээ. Тэрүүгээр ингээд ороогоод унтчихдаг. Тэг өглөө босоод нөгөөдх ингэ салгаад авах юм бол нөгөөд нэг гой борж оролцдог. Эсвэл нөгөө нэг амьсаар ингэж ороож марож болдог шүү дээ. Тэгэхээр тэгээд ороочих юм бол надад бас айгүй их цаг хэмндэг юм шиг санагддаг. Би өөрөө нөгөө нэг жоох юм борж хурсан дуртай гэдгийг таад мань анзаарч байгаа. Тийм болохоор тэрийгээ болол надад тгээ хийчих юм бол айгүй их цаг хэмнэж өгдөг юм шиг санагддаг. Тэгээд хувцлалтын хувьд бол надад аль болох ганган хувцс байвал гоё. Мэдээж ганган хувцс нөхөн болгон дуртай. Гэхдээ өдөр тутамдаа өмсдөг хувцсаа бол аль болох capsule wardrobe би болохыг хичээдэг. Capsule wardrobe гэдэг маань болохоор юу гэдэг цам цөмөд хүнд хамгийн төгмөл байдаг цаан подвалаг, хар подвалаг, өөр засрын өнгийн хувцснууд гэх мэт чинь тийм хувцснууд байх юм бол бодохгүйгээр шууд нэг өмд нэг цамц барайл авах тэр хоёр хоорондоо зогцчих юм бол надад айгүй амар байдаг байхгүй юу. Тийм болохоор юу өмсөх вэ гэж бодохгүйгээр нэг өмд нэг цамц барьж аваад тэрийг өмснө. Бүр болж ирэх юм бол яг тэр 7 хоногт ямар хувцс өмсөх вэ гэдгийг хүртэл төлөвлөчих юм бол айгүй зүгээр. Энэ бол айгүй экстрем гэж магадгүй. Гэхдээ аль болох хувцснуудаа өөр хооронд нь амархан зохицох байдлаар тавьчих юм бол өдөр болгон гаргадаг шийдвэрээ багасгах цаг хугацаанаас гадна маш их энерги хэмнэж өгдөг юм шиг санагддаг. Та нар ажиглах юм бол би бол дандаа тийм бор, бийж, хар, цагаан өнгийн юмнууд өмсдөг. Тэр нь болохоор би нэг эдгээр өмнөдөө дуртай биш зүгээр л нэр ингээд хооронд нь ямар ч өнгийн ингээд аваад ингээд тавьчих юм бол хоорондоо зохицчихдаг учраас тэгж өмсдөг гэсэн. Энэ нь бол надад 7 хоногт 3.5 цаг орчмын хэмнэгээ. Тэгээд Instagram-аа идэвхтэй хөгжүүлж хэлснээс хойш бол энэ сошиал медиагийн хэрэглээдэг үнэхээр тэмцэж байгаа. Тийм болохоор одоо би ямар арга хэрэглэж эхэлж байгаа вэ гэхээр чатнуудтай хариулдаг, имэйлд хариулдаг шиг чатнуудтай хариулдаг яг тийм тухайн цонх гаргаад очихсан өглөө 30 минут, өдөр 30 минут, орой 30 минут гэдэг шиг тийм цонхтой тэр цонхнууд дээр л очиж тэр чатантай хариулж сторигоо хийнө, поста хийнө тэгж байгаа. Бас дээрээс нь би яаж байгаа вэ гэхээр контентээ бэлтгэхдээ нэг суултаар бүх контентээ бэлтгэждэг. Тэгэх юм бол надад ингээл баян гэрлээ тохируулаад, баян камера тохируулаад авах шаардлагагүй. Бүх юмаа нэг тохируулжингуудаа бүх бичлэгнүүдээ нэг аваад тэгээд дараа ингээ бүгднийг нэг нэгээр нэдэглээд тавьчих юм бол айгүй амар цаг хэмндэг. Тэгэнгүүтээ бүгднийг нэг өдөр бичээд бүгднийг нэг өдөр эдитлээд тэгээд schedule гэж байдаг ч тийм Instagram дээр шууд schedule-тэй ингээд тавьчих юм бол автоматар тэр ингээд өөрөө ингээд ороо явчихдаг. Тэр бас надад айгүй зүгээр санагддаг. Та хэд хэрвээ миний Indestructible гэдэг номын талаар ярьжсэн бичлэгийг үзчихсэн бол хаалга төвлөрөл зурах. Тэр бичлэгнэр бол external triggers буюу бидний гадаад старахад нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг басгах талаар айгүй ярьдаг шүү дээ. Тийм учраас тэрийг багасгахын тулд буюу би одоо нэг ажлыг ингээд төвлөрч хийх юм бол тэр ажлаа л төвлөрч хийж дуусгахыг хүсдэг. Яагаад гэх юм бол 4 цаг сатааш нэг ажлыг дуусгаж ирснээс 2 цаг гүн төвлөрөөд нэг ажлыг дуусгах гэдэг чинь хамаагүй үр дүнтэй шүү дээ, тийм учраас аль болох notification бүгдийг онтраадаг. Хэрвээ юмаа хийж авах юм бол би шууд бити садал гэдэг мөдөн дээр нь тавьчихдаг. Тэгэхээр би ингэж байн өөрөөр ажлуудын хооронд ингэ солигдохгүйгээр зөвхөн нэг ажилдаа төвлөрч хийнэ гэсэн үг. Тэгэхээр аль болох ажлаа хийхдээ өөрөөр олон зүйл рүү өсчээд авахгүйгээр төвлөрч хийх гэжээдгээ. Тэгэд энийг яг уу надад 7 минут нэгээс 2 цаг хэмдэг гэд бодож болох юм тий. Тэгээд надад 2 минутын дүрм гэж байдаг. 2 минутын дүрм нь юу вэ гэхээр 2 минутын дотор хийж болох зүйл байх юм бол тэрийг нь тэр доор нь хийх. Жишээлбэл ямарваа нэг юмны төлбөр хийх юм бол биш үү тэрийг нь тэр доор нь хийждэг. Зураг мураг устгах байх юм бол устгах ёстой зургийг тэр доор нь устгахчдаг. Тэгэх юм бол дараа нь надад ажил болж миний энергиэс өмслөхгүй гэсэн үг. Дараагийн арга мандлаад ирэхээр автоматжуулалт хийх. Автоматжуулалт хийж болох ер нь бүх юмдаа автоматжуулалт хийчихье гэж бодог. Жишээлбэл та хэрвээ миний Instagram-ыг мэдэх бол Instagram-ийн комментэн дээр автомат ингэж reply хийдэг чатбот ажиллаж байдаг. Та над руу ирэх чат бичих юм бол чат starter гэдэг нөгөө нэг юу байдаг ч тийм тавчнууд байгаа. Тэрэн дээр ингээд дарах юм бол шууд автоматар чат ирдэг ч гэх юм уу. Тэг яг миний хувийн аккаунт тийм байдаг гэсэн одоо тийм байха болчихсон. Одоо Enable гэдэг манай уншлагын аккаунт маань ерөөхдөө тийм болчихсон байгаа. Тэгэхээр аль болох автоматжуулж болох миний цагийг хэмнэж болох зүйл байх юм бол би аль болох бүгдийг автоматжуулахыг хичээдэг. Тэгээд Солонгосын банкны бас системийн айгүй гоё зүйл нь төлбөрөө автоматжуулж болдог. Жишээлбэл утасны төлбөр ч юм уу, нийтийн тээврийн төлбөр ч юм уу тэднэрийг бүгдийг энэ данс руу сар болгоны энэ өдөр ингээд төлнө гэдгийг бүгдийг автоматжуулах хийчих болдог. Тэгэхээр тэр ч гэсэн надад айгүй их цаг хэмнэж өгдөг.
та тэр миний амьдралаа төлөвлөдөг бичлэгийг үзчихсэн бол би нөгөө нэг Notion дээр Life of Waste гэдэг бүх юмаа төлөвлөдөг шүү дээ. Тэрнээс төр болохоор миний авах хэвээр хүнсний ногооны жагсаалт байдаг. Тэгэхээр байнга би одоо нэг л юм иддэг шүү дээ. Жишээлбэл өглөө алгаяг нэг тунаа 2 өндөг авокадод иддэг байхгүй та миний Instagram-аас бас харж ирсэн баг. Тэрийг бол би байнга иддэг юм чинь тэгэхээр тэрийг л байнга авна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр авах хэвээр барамдаа бүгд ингэ жагсаалт байдаг. Тэгэхээр би байнга тэр жагсаалтаа ингэж бодоод авах шаардлагагүйгээр бэлэн байгаа жагсаалтаа шууд харж байгаа л энэ байгаа энэ байхгүй энэ байгаа энэ байхгүй гэж захиалчдаг гэсэн. Тэгээ бас хүмүүсэж гэсэн ер нь бол нэг очиж цуглуулад байдаггүй солонгост хүргэлтийн үйлчлэг аягуулсаа хөгжчихсэн байдаг учраас алилах захиалаад авчихдаг. Гэх мэтчлэнгээр бол би 7 хоногт 25-аас илүү цагийг хэмнэдэг. За тэгээ бичлэгийн маань энэ хүртэл үзэн та бүхэндээ маш их баярлалаа. Үр бүтээлтэй байх талаар типүүдийг үргэлжлүүлэн авахыг хүсэх юм бол манай YouTube хуудсан subscribe дараарай. Тэгээ бүгдээрээ дараагийн хамтчилгээр уулзцгаая.